За өнөөдрөөс одоо нэг хэдэн жилийн дараа энэ хууль батлагдаад нэг баг зэрэг буусан, өссөн гэдэг үгийг бол сонсмооргүй байна. Өнөөдөр иргэд за аргаа яцсан ээж аавууд хүүхдийнхээ төлөө сэтгэл зовж байгаа хүмүүс бол бүгд л маш хүлээлттэй байна. Тэгэхээр энэ 26 онд батлагдсан хуулиар мөн улсын их хурл засгийн газар дорвитой арга хэмжээ авч чадсанаар хар тамхины асуудлыг нэг тэр үед нам дарж билээ гэдэг ийм үгийг л одоо иргэд ээж аавууд сонсхийг хүсэж байгаа. Тийм учраас энэ дээр дорвитой алхам хиймээр байна. За сүүлийн жилүүдэд энэ хар тамхи тарж ургуулсан, худалдаалж наймаалсан, бусдад дамжуулсан гэдэг энэ зөрчлийн хэрэг бол маш их болсон. Өмнө нь бид нар барууны байлдаантай киноноос л олж хардаг байсан нөгөө хар нэртэй цагаан хор бол монголчуудад одоо занал хийх болоод удсан байгаа. Тэгэхээр энэ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарласан судалгаагаар хар тамхи сэтгцэд нөлөөлөх бодис донтно гэдэг нь архин донтохоос 60 дахин хүчтэй байдаг гэдгийг одоо зарласан. Тийм учраас энэ бол маш одоо аюултай гэдэг өнөөдөр гишүүд хэллээ. Ер нь хүний одоо бүх мөрөөдлийг л нэг дор устгаж байгаа ийм зүйл байгаа. За би их хурлын гишүүдтэй хандаад нэг зүйлийг бас дахин хэлмээр байна. Энэ юу вэ гэхээр бүгдээрээ сая ингээд онцгой анхаарах хэвээр тахал боллоо гэд яриад байгаа. Гэтэл нөгөө гараараа бид нар 26 оны хар тамхитай тэмцэх одоо төсвүүдийг бүгдийг хассан. Тийм учраас одоо 27 оны орж ирж байгаа энэ төсвийг нь бүгдээрээ дэмжиж хасахгүй байх, дэмжиж баталж өгөх хэрэгтэй. Ерөөсө төсөв хөрөнгөгүй бол энэ техник, технологи, орчин үеийн арга хэрэглэхгүй бол энтэй бол дорвитой тэмцэж чадахгүй байгаа. Тийм учраас энэ дээр гишүүдийгээ бас уриалж байна. За төрийн албан агчийн ялыг чангаруулах одоо хэрэгтэй гэд бүгд хэлж байна. Тэгэхээр сая тоо баримтаар бол ерөөсө 6хан хүн л нэг ял авсан юм ба шүү дээ. Эрүүгийн одоо хоригдох ял. Тэгэхээр энэ бол энэ хууль хүчний байгууллагад ажиллаж байгаа хүмүүс бол энэ хэрэгт оролцоод, зохион байгуулалттай гэмт хэрэгт оролцоод тэгээ ер нь дандаа арын хаалгаар мултардаг юм байна. Энэ хүмүүс ерөөсөө ял авдаггүй юм байна. Тийм учраас энэ асуудал дээр онцгой анхаарах хэрэгтэй. За урьдчилан сэргийлэх хөтөлбөрт бас хөрөнгө мөнгө төсвөлөх хэрэгтэй. Бид нар ч одоо энэ хүүхэд залуучуудад энэ хөтөлбөрийн хүрээнд маш олон зүйлийг бол хийж болно. За цахим орчныг онцгой хяналтанд авах хэрэгтэй. За мөн улсын их хурл дээр сая элчин сайдууд үүрэг даалгавар аваад явхад бид нар онцгойлон үүрэг өгсөө. Энэ улс орнуудын хар тамхитайгаа яаж тэмцдэг юм бэ? Ямар хууль эрхцэн орчин байдаг юм бэ гэхээр засгийн газар энийгээ одоо нэгтгэж аваад ажлын хэсэгт ирүүлэх ёстой. За мэрэгжилтэй боловсон хүчнээ яаралтай бэлтгэхгүй бол Монгол улс дэндүү өрөвдмөр юм байл шүү. Сэтгэл зүйчд байхгүй, мэрэгжилтэн байхгүй. Үнэхээр инээдэмтэй байгаа. Тэр хүүхэд нь хар тамхи хэрглэжсэн гэд эмэгтэй л өөрөө зоригтой гарч ирээ тэр сүхволт гэд эмэгтэй эндээс одоо би хүүхдүүдийг эндээс холдуулмаар байна гэл одоо гэрээрээ хөрхий байнга ингээ зөвлөгөө өгдөг хүмүүс тэр хүнлүүл хандаад байдаг. Тэгэхээр энэ одоо бүхэлдээ улс байна энийг чадахжуулах хэрэгтэй. Тэгэхээр бүх оронд бол асуудал байгаа юу байгаа. Тэрийг шийдэж чадах хариу үйлдэл үзүүлэх нь л өөрөө монголчууд энэ дээр бид нар сайн ажиллая гэд одоо энэ хуулийг оруулж ирсэн байгаа. Тийм учраас энэ дээр бүгдээрээ сайн ажиллах хэрэгтэй. Ер нь энэ ганц төрийн байгууллага тэмцээд бол дийлэхгүй. Бид одоо нийтээрээ л тэмцэж байж энэ одоо тахлын ард гарна энэ аюулыг устгана гэж хэлмээр байна. Баярлалаа.